Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн ярих хэрэг Америкийн үзэсгэлэнт байхлаараа алдартай Монтанад болсон. 2018 оны 1 сарын 7-ны өглөө Монтанад нам гүм ямар ч хэрэг гардаггүй Вэлгрейд гэх хорооллын 911 дуудлага орж ирсэн. 911-ийн диспетчер утсаа буугүй юу? Нэг эмэгтэй утсан дээр аимшигтай орилдог бол дуудлага өгч байгаа хүн нь эрэгтэй хүн байсан тэрээр 1308 амьдардаг хүн байна. Хажуу айлын эмэгтэй буудуулаад унчихсан байна гэдэг. I live at 1308. It's the next door neighbor. She just came over in hysterics and says somebody shot her. Мэдээлэл өгсөн хүний хажуугийн байшинд Ауди гэх эмэгтэй амьдардаг. Хоёр рүүммейттэй болохоор өрөөгөө нэг нэгээр нь ашиглаж гуруулаа амьдарчээсэн. Ауди хэрэг гарахын өмнөх өдөр найзуудтайгаа үдшилтэд яваад маргааш өглөө нь гэртээ иртэл нэг л хачин байв. Арын хаалганы хүрээ эвдэрсэн байхыг хараад хин нэг нь нууцаар манай гэрт орсон бах та гэж бодоод болгоомжтой гэрлүү ортол хамт амьдардаг хоёр рүүммейт нь хоёулаа будулсан байв. Ауди гэр дотор гэмт хэрэгтэн байх үе гэж айсандаа шууд хажуу айл руугаа гүйж цагдаад мэдэгдээд өгөөч гэж гуйсны эцэст Аудигийн өмнөөс хөрш залуу цагдаад мэдээлжээ. Удалгүй хэд хэдэн цагдаагийн ажилчид ирж бүгд гартаа нэг буу бариад байшин руу орж нэг давхрын өрөөнүүдийг нэгчгэд юу ч гарч ирээгүй тул хоёр давхар руу гарахад нэг эмэгтэй аймаа авраарай гэж орилдог. Дээшээ гараад хартал эмэгтэйгийн толгоноос маш их цус алдсан байдалтай хэвтжээ. Түүний нүдэн нэг л сонио цагдаагийн зүг рүү биш өөр тийшээ харж харцсан тогтгүй байдалтай бити буудаарай амь авраарай гэж орилдог. Цагдаа нар өөрсдийгөө цагдаа байна гэдгийг хэлээд нэрийг нь асуухад Эшли гэж хариулав. Сайн ажиглаад үзгээд Эшлигийн нүд огт нэг газараа тогтохгүй хүүхэн араа нь маш том болж уртхаа сайн арахгүй байгаа юм шиг харагддаг. Магадгүй толгойдоо буудуулж харааны мэдрэл нь гэмтэж ухаантай байгаач уртхаа арахгүй хинбэ цагдаа юу гэж гараа хөдлөгдөг. Цагдаа Эшлид битгий өдлөө хөдөлгөн бол цусаалтан хөдөлгөөнгүй байх ёстой гэхэд би цусаалтаагүй гэж байгаа бичлэг нь цагдаагийн камерт бичигдэж үлдсэн. Энэ хооронд бусад цагдаа нар Эшлигийн хажуугийн өрөө рүү ороход Лорен гэх эмэгтэй маш их цусаалтаж аль хэдийнэ насарсан байв. Хамгийн өрөвдөлтөй нь гартаа утсаа барьсан байх бөгөөд цагдаа руу залгахаар 9-1 гэсэн товчийг дараад орхисон байдаг. Түргэн тусламжийн машин амьд байгаа Эшлиг төрүүлээд эмнэлэг рүү зөөно. Цагдаа нарын тооцоолсноор хэрэг гарсан цаг шөнийн 12 цаг 30 минутын үе. Гэтэл Эшли өглөө олцсон бөгөөд толгойдоо буудуулсан мөртлөө 9 цагийн турш амьд байсан. Толгой хүзүүгээд энэ тентгүй гэмтэл авсан болохоор биеийнх нь ихэнх хэсэг саажилттай юм шиг болж ийм байдалд ярьж чадчихаан гайхмаар байсан гэдэг. Эшли үхэл амьдралын цаг дээр тэмцэнэ. Цагдаа нар Эшли Лорен нарын амьдарчээсэн байшинг шалгахад хэд хэдэн сэжүүр гарч ирдэг. Хамгийн ихнийх нь цасан дээр ах хөлийн мөр. Хэрэг гарахын өмнөх өдөр цас их орсон учраас хин нэгэн гэрлөө орж ирсэн мөр үлдсэн байх ба арын алга хүртэл явж эвдэрсэн байв. Дээрэн байх гэж бодсон ч алуу болсон зүйл мөнгө, үнэт эдлэл байхгүй зөвхөн хохирогчдыг л онилжээ. Цасан дээр байгаа мөрийг улаан өнгийн шүршигчээр шүршвэл тэр мөр нь тодорхой болдог гинэ. Ингээд тартал нэг биш хоёр үний мөр өгдөг. Цагдаа нар гэр дотор байгаа бүх гутлнуудыг авчираад харьцуулж харахад энэ гэрт ийм мөртэй гутал байсангүй. Дахиад нэг сэжүүр нь хид хідэн сумны онгоо олддог. Лорны өрөөнөөс 4 ширхэг, Эшлигийн өрөөнөөс 5 ширхэг, 22 калибрын хэмжээтэй байхаас гадна нэг нь Winchester X2, нөгөөх нь Giller брэндийн сумнууд байсан учраас хоёр буугаар буудсан байх гэж таамагладаг. Мөн Эшлигийн өрөөний энэ тэнд маш их цусны толб байсан ч нүдэнд туссан цусны толб бол орон дээр байсан цустай мөр. Харахад яг л нохооны сарвууны мөр шиг харагддаг. Ингээд цагдаа нар талигаач Лорен болон Эшлигийн эргэн тойрны 10-аад хүмүүсийг дуудаж байцаалт авна. Тэр дунд с ิจ гтэй нэг хүн байсан нь Эшлигийн найз залуу Ральф Деннис. Буудлага 1 сарын 7-ны 12 цаг 30 минутын үед болсон гэж тооцсон. Гэтэл Ральфтай ярилцаад үзэхэд хэрэг гарсан байшинд хамгийн сүүлд ирсэн хүн болж таардаг. Тэрээр орой 9 цагийн үед Эшлитэй болцож кино үзээд хоол идэж 11 цаг хагасын үед Эшлиг гэрт нь хүргэж өгсөн ч машинаас буулгүй гэрлүүгөө орохыг нь харчаад явсан гэдэг. Явсан ч гэсэн хэргийн газарт хамгийн сүүлд очсон гэрч гэсэн үг. Эннээс гадна хамгийн чухал зүйл бол Ральфын гутлын хэмжээ хэргийн газраас олцсон. Гутлын мөрний нэгтэй нь таарч исэн. Ральф өндөр том биетэй учраас хоёр эмэгтэйг хангалттай хөнөөж чадна гэж сэжгэлдэг. Мөн найз охин нь үхэл амьдралын зааг дээр эмнэлэгт хүргэгдсэн байхад Ральфын тухай сонссон ч хайхрамжгүй ханддаг. Цагдаад нэг л сонь санагдаж тэдний харилцааг ямархуу байсан талаар асуухад бит хоёр салгаж ийсэн гэдэг. Цагдаа энэ талаар сонсоод салгаж ийсэн. Харилцаа муутай байсан гэхээр аллах хийх сэдэлтэй байж болно гэд Ральфын гэрийг нэгчгээр урт хаалгыг нээж орох гэтэл дотор маш том сэжүүр болох том биетэй хаски байдаг. Түүнийг Бронсон гэдэг. Яагаад том сэжүүрээ гэвэл Эшлигийн орон дээр цустай нохооны мөр үлдсэн байсан. Гэтэл Ральфын гэрт яагаад ч юм том биетэй хаски байна.
Цагдаа Ральфаас Хаскийг хизээнээс эхэлж тэжээсэн талаар асуухад нээх удаагүй. Уг нь ээжлийг тэжээдэг байсан ч завгүй болж хэдэн сарын өмнөөс надад үлдээсэн гэдэг. Цагдаа Ральфаас хэрэг болох үеэр өөр газар байсан гэх нотлогоо байгаа юу гэхэд Бронсонтэй хамт гэртээсэн. Нохотойгоо хамт ээжлигийн гэрийн тийшээ явсан удаа байхгүй гэж хариулдаг. Цагдаа тэсгээ олж ээжлигээ орон дээрх мөрийг харуулад яагаад очоогүй мөртлөө нохооны ч мөр ээжлигээ орон дээр байгаа илээ гэдэг. Ральфыг харсан ч нохооных нь мөртөө дэндүү төстэй байв. Ральф шудраг бусайн Бронсон ганцаараа тийшээ явах ёсгүй. Пүрэв гаригийн өглөө хүртэл гэртээсэн гэдэг. Эцэст нь шинжээчдийн баг ирж Бронсны 4 үеийн мөрийг авч шинжилээд үзтэл бишээв. Ингээд Ральфыг буруутан биш юм байна гэж үзээд ичтэл мөрдөн байцаах багт дахин нэг сэжиглэх хүн гарч ирдэг. Тэр бол нас орсон Лорны нөхөр 47 настай Паул. Лорентэй амьдардаг цагдаад мэдгдсэн Ауди цагдаа нарт Паул хамгийн с ิจ гтэй байна. Тэр биедээ байнга буу авч явдагаас гадна Лорныг зодож ална гэж сүртүүлдэг байсан. Хэрэг гарах үеэр Лорен Паул хоёр салахаар бэлтжижсэн гинэ. Ингээд цагдаа нар байцаалт авахаар Паул руу залгасан ч утсаа авсангүй. Паул Лорны цогцыг олдог өдөр эхнэрээ нас барсан гэдгийг ч мэдэхгүй 3 хүүхдэд дагуулж сүмд очоод буцах замд нь цагдаа нар Паулыг хүүхдүүдийнх нь урд яаралтай баривчилдаг. Энэ нь цогцолцсноос хойш 1 цагийн дараа болсон үйл явдал. Маш урдан баривчилсан. Ингээд Паулыг өдөржингөө байцаасан ч ойлгохтой юм болж чадаагүй. Цагдаа нар өөрсдийгөө хитрхий түргэтчлээ. Хэргийн газраас Паулын ДНА камерын бичлэг нотлох баримтч гарч ирээгүй байхад Паулыг баривчлах нь зөв үү буруу юу гэж бодсон. Мөрдөгч Жастин Паулын талаар ямар ч мэдээлэлгүй. Өмнө нь хэрэгт холбогдчихсэн үү? Ямар ажил хийдэг? Ямар шүү зан ааштай хүн гэдгийг ч мэдэхгүй байцаалт авахар сууж. Өнөө өглөө Лорны гэрт хэрэг гарсан гэхэд Паул сандраад Лорен зүгээр үү гэхэд мөрдөгч үгүй буудуулж нас орсон гэхэд Паул гайхаж сандал дээрээ тогтож чадахгүй юу ихээч мэдэхгүй байлаа. Гэхдээ уйлж гунигилж байгаа шинж харагдсангүй. Хэрэг гарах үеэр хаанаас нэг нь асуухад хүүхдүүдтэйгээ хамт кино үзэж Лорен руу хүүхдүүдээ армаар байвал маргааш өглөө ирээд хамт байгаарай гэж ütсэн ч хариу ирээгүй тул уурнурч маргааш бүтэнсээ өдөр байхад хүүхдүүдтэйгээ хамт байж сүм рүү явж болохгүй мүү гэж бичсэн ч хариу байгаагүй мөртлөө дараа нь чамтай хамт сүм рүү явахгүй гэж хамгийн сүүлийн удаа бичсэн гэхэд мөрдөгч тэрний дараа юу хийсэн талаар нь асуудаг. Паул дэлгүүр гарч шар айраг аваад нээх удалгүй буцаж орж ирсэн гэдэг. Шалгаад үзтэл дэлгүүрийн камерт шар айраг авч байгаа бичлэг нь үлджээ. Гэхдээ дэлгүүрээс шууд гэрлүүгээ явсан уу гэдгийг шалах боломжгүй учраас гэртээ байсан гэх нотлох баримт хангалтгүй байсан. Ингээд хүүхдүүдээс нь байцаалт авдаг. Том охин нь 17 настай Натали, дундгүй нь 15 настай Жой, хамгийн бага охин нь 4 настай Женнифер. Хүүхдүүд хүүхэд хамгаалах төвд байжгаад цагдаа нартай уулзжээ. Бүгд адилхан юм ярьдаг. Өчигдөр орой болтол байгалийн тухай баримтат кино үзэж аав шар айраг авахаар түр гарчаад ороод ирсэн. Тэгэхэд өглөө нь сүм рүү явсан гэдэг. Ингээд эцэст нь Паулыг явуулж оронд нь гэрт чинь нэгжлэг хийх болохоор буудалд байрал Велгрид руу ч явж болохгүй. Хүүхдүүдтэйгээ ч уулзахгүй байх ёстой шүү гэдэг. Паулыг сулж байгаач хүн амны иргэн сэжигтэн хിവэрэ байгаа учраас бага насны хүүхдүүдтэй ойрхон байх нь аюултай гэж үзээд ингэж хийцэн. Ингээд байн Паулыг цагдаагийн газар дуудаж хэрвээ шудраг бусаагаа бол бид нартай хамтарч ажиллахад л болно гэхэд Паул ойлголоо гэд цагдаа нартай сайн хамтарч ажиллаж ир гэхээр нэрж үгнээс нь гардггүй. Тэгж гад Паул мөрдөгчөө Лорен намайг араар минь тавьдаг байсан. Тэр үнийг шалгах ёстой юм шүү гэдэг. Салгаасаа өмнө үү эсвэл дараа юу гэдгийг мэдэхгүй ч нэг өдөр Паул ресторанд очтол энэ газрын машины зогсоол дээр Лорен нэг залуутай үнсэлцэжсэн. Ингээд Паул уурлаж машиныхаа хаалгыг онгойлгоод жолоочийн суудалтайсан залууг өшөөлөхөд эрэхтэй машинаасаа бууж ирээд хоорондоо золдтжээ. Энийг сонссон цагдаа нар тэр залуу хэн болохыг асуухад Лорентэй хамт ажилладаг Кевин байв. Цагдаа Кевин руу залгаад ирж мэдүүлэг өгөхийг хүссэн ч хамтарч ажилласангүй. Би сүү тавьчихсан болохоор ийм хэрэгтэй орооцолтвол миний амьдрал суурна. Надад буруу хийсэн зүйл байхгүй. Лорентэй ямар ч харилцаагүй гэхэд цагдаа гуйсаар агаад уцаар байцаалт авахаруулж шууд Лорентэй унтсан уу гэж асуусан. Кевин үгүй бид хоёр зүгээр л хамт ажилладаг хүмүүс гэдэг. Тэгвэл рестораны гадаа машин дотор үнсэлсэн гэсэн мэдтэй гэхэд мөрдөгчөө энийг манай найз охин огт мэдэж болохгүй шүү. Би ганцхан удаас огтсондоо Лорентэй үнсэлснээс болж нөхөрт нь баригдаж машин дотроо зодуулаад салсан. Би одоо найз охинтойгоо шин тавилга авахар явж гин. Энэ талаар хэлж болохгүй шүү. Чимээгүйхэн шалгаад өгөөрэй гэж гуйдаг. Шалгаад үзтэл Кевин Лорны эрэхтэй хамааралгүй гэдэг нь батлагддаг. Энэ удаа дахиад Паул мөрдөгчөө Лорны уулздаг эрэхтэй Кевинээр зогсохгүй дахиад нэг байгаа гэдэг. Энэ нь ч бас үнэн байсан. Брайан гэх залуу байсан бөгөөд гэрэлсэн хүүхэдтэй. Цагдаа нар магадгүй энэ хэрэг гурвалжин дөрвөлжин харилцаанаас болж гарсан байх магадaltaй гэд хайгаад очтол Брайан ямар ч эргэлзээгүйгээр харилцаагаа хүлээн зөвшөөрч Лорен бит хоёр маш урдан дотн болсон бөгөөд нийтлэг тал ихтэй
Яриасаа нийлдэг зүгээр л миний эмэгтэй найз. Хамт хоол идэж, кино үзэж, арх уудаг байсан ч огт өөр харилцаатай байгаагүй гэдэг. Мөн хэрэг гардаг өдөр Брайан загасчлахаар явсан. Нотлох баримт хамт явсан найз нь байсан учраас сэжигтний тооноос хасагдсан. Паулийн хэлсэн хүн болгон биш байсан учраас мөрдөн байцаах баг Паулийг бүр их сэжиглэлийн хажуугаар хэдэн 7 хоногийн турш тэдний гэрийг нэгжиж ойр хавийнхын айлуудаас мэдүүлэг авч утас компьютерыг нүртэл шалгах тусам Паул хэрэгтэн гэдэг нь тодорхой байх ба сэжигтэй зүйлс 1-2-оор зогсохгүй гарч ирсээрээсэн ч асуудал нь бодит нотлох баримт байгаагүй. Одоо бүгдээрээ Паул, Лорен хоёрын харилцааг ямар байсан талаар ярилцъя. Хэрэг гарсан гэрт анх Ауди, Эшли хоёр амьдардаг байсан. Эшли 32 настай ганц бие эмэгтэй. 2 жилийн дараа хэрэг гарахаас 2 сарын өмнө хохирогч 35 настай Лорен байшинд нүүж ирсэн. Лорен Ауди хоёр дасгал хийж байгаа танилцсан бөгөөд эхэндээ мэндийн зөрүүтэй байсан ч баг багаар ойртож нэг өдөр хамт гутлаа угааж итэл Лорны хөл гар энд тэндгүй хөхөрсөн байв. Ауди гайхаж зүгээр үү яасан гэж асуухад Лорен дасгал хийж байгаад ийм болгосон гэдэг. Ауди юу яриад байгаа юм бэ? Тулааны урлагаар хичээлдэг хүн биш дээ. Үннээ хэлээ гэхэд Лорен манай нөхөр ингэсэн. Чи миний үгэнд итгэхгүй байж болох ч гэсэн би нөхөртөөгөө харилцаа муутай салах гэж байгаа гэдэг. Ауди энийг сонсов үгүй юу? Яагаад энэ тухай одоо хэлж байгаа юм бэ? Хаана амьдарч байгаа хамгаалах байранд уу? Хурдан манай гэрт нүгэд хүрээдрээ. Би чамаас түрээс авахгүй болохоор тухтай 50 байгаарай. Чи ганцаараа биш, чиний талд олон хүн байгаа гэдгийг санаарай гэж дулаахан үгээр Лорныг тайвшруулдаг. Тэгвэл яагаад энэ бас харилцаа муутай байсан юм бол? Яаж танилцсан бол? Уг нь Лорен Паул хоёр Флоридагаас гаралтай. Тэнд сургуульд багшилдаг байхдаа хамт ажилладаг байсан гинэ. Паул эхнэр 2 хүүхэдтэй. Түрүүний байцаал төгсөн Натали Жой хоёр. Паул эхнэрээсээ салах гэж байхдаа Лорен татагдаж салвуу үгүй юу гэрэлсэн. Эхэндээ тэд сайхан зохицож Паул хүүхдүүдэд асрах эрхийг авсан учраас Лорен төрсөн хүүхдүүд шиг хайрлаж өсөх яажгаар өөрөө ч бас жирэмсэн болж Дженнифер гэх хөөрхөн охин төрүүлсэн. Тэд гэр бүлээрээ аялах дуртай байсан болохоор хүүхдүүдээ сургуулиас нь гаргаж өөрсдөө байгаа бүх юмаа зарж кемпинг машин худалдаж аваад Америкийг тойроо аялдаг. Ингээд Монтана руу ирэхэд үнэхээр сайхан байгальтай байсан учраас ярилцаад энд суурь шаруулжээ. Лорен банкнд ажилд орсон бол Паул барилга дээр мужаанаар ажилладаг. Гаднаас нь харахад энэ гэр бүл ямар ч асуудалгүй харагдах бөгөөд Эшли гэр бүлийнхээ талаар ярих болгондоо зөв үнтэйгээ суусан. Манай гэр бүл үнэхээр аз жаргалтай төгс гэхээс гадна байн аз жаргалтай гэр бүлээрээ байгаа зураг нийтэлдэг байсан. Тэдний харилцааны талаар ярихад Паул байнга эхнэрээ хянаж дарамталд өөрийнхөө байлгах гэж оролддог байснаас болж Лорен сүултээ залхаж юун нөхрөө хайрлах зүхтгийг хүсдэг болжээ. 2017 оны 7 сард Лорныг нас барснаас 6 сарын өмнө Паулын Лоренд бичсэн захиа байдаг. Бичгийг нь харуул эхэндээ тайван бичиж гаад бичих тусам уур нь хүрч сараачиж баллаж цохолсон байгаа нь харагддаг. Агуулга нь өчигдөр болсон явдлын талаар надад шалтак тооцох бодол алга. Би үнэхээр муун. Миний буруу. Би өөртөө дургу. Би чамаас олон хүүхдүүдээс хайр хүртэх эрхгүй хүн. Чи надаас хамаагүй дээр хүнтэй уулзах ёстой гэсэн байв. Энэ захиаг бичгээс хэдэн цагийн өмнө хосууд хүүхдүүдийнхээ өмнө маш аимшигтай маргалдаж Лорен гэрээсээ гараад явжээ. Ингээд захиа мессеж бичиж намайг уучлаарай гэдэг бол Лорен хүүхдүүд л биш бол надад гэрлүү очих ямар ч шалтгаан байхгүй гэдэг. Паул байнга иймэрхүү байдалтай байж Лорныг гэртээ очихоор хэрүүлж зодож зөгтөг болохоор Лорен зугтаж хамгийн аюулгүй газар болох Аудигийн гэртэрж утсаа унтраага нуугддаг. Инхээр нь Паул мессеж хэдэн зугаар нь бичиж дууд шууд өвлдээж утсаа авах хүртэл тасралтгүй залгаж хариу өгөхгүй болохоор зүйлдээ хүүхдүүдэд дуудаж танай ээж чинь ямар муу хүн болохыг мэдхүү. Өөр залуутай уулзахаар явсан гэх мэтээр ярьж энийгээ бичлэг болгоод Лорен руу явуулж буцаад ирэхгүй бол би хүүхдүүдэд ингэж хэлсээр авах болно. Чи хүүхдүүдийн хувьд үнэхээр муу ээж болно гэдэг. Лорен эдийг гэрээсээ явсан ч хүүхдүүдэд бодоод сэтгэл санаа нь тайван байгаагүй. Паул Лореныг авахар мессеж захиа бичгийн хажуугаар бичлэг хийж явуулдаг. Би дахиж чамайг хизээж зодод зохихгүй буцаад ирээч. Үнэхээр миний буруу байсан гэдэг. Лорен ингээр нь уучлж буцаад гэртээ ирдэг байсан ч Паул өөрчлөгдсөн болов. Хизээж өөрчлөгдөөгүй. You did. I'm sorry about what I did. Just please come home. Please. Just. Тэрээр уур уцаарны асуудалтай байсан. Нэг удаа гэр бүлэрээ сүм рүү явж Паул машинаа жолоодож байтал дугуй унсан эрэхтэй гараа тохиод Паулын урдуур гарах гэтэл Паул уулзвар руу дугуйтай үнийг оруулахгүйгээд аль хэдийнэ уулзвар руу орсон байгаа дугуйг дайрах гэж байгаа юм шиг араас нь хөвдөг. Дугуй унсан залуу яагаад ийм аюултай зүйл хийгээд байгаа юм бэ гэд хашгирахад Паул галзуурсан юм шиг ойрлоод хараач араас нь хөвдөг. Дугуйтай хүн айсандаа өөр зүг рүү зүхцсан ч Паул эцсээ хүртэл дагаж яваад урд нь очиж зогсоод буугаа гаргаж ирдэг. Машинд эхнэр хүүхдүүд нь байхад ийм зүйл хийсэн.
Лорн айсандаа юу игээд байгаа юм бэ бойл гэж оролдол Паул бууга эхнэрийнхээ ирүүнд тулгаад эхлээд чамааг явуулаад өгөө гэдэг. Хүүхдүүд уйлж дугуй унжсэн залуу айсандаа уучлаарай миний буруу дахиж ингэхгүй бууга буулгачих гуйж ийн гэсний дараа нэг юм бууга цааш нийдэг. Сүүлдээ ганц Лорн ч биш Лорны эргэн тойронд байгаа хүмүүсийг айлгаж сүрдүүлдэг. Нэг удаа Лорны хамт ажилладаг лесби эмэгтэйтэй эхнэрээ хартаж мессеж утсан. Манай эхнэрээс хол түүнд чам шиг найз хэрэггүй. Гэр бүлээ сайн авч явдаг эмэгтэй найзтай байх ёстой гэх мэтээр сонин бицээрсэн болохоор Лорн аргаа барьж аудигийн гэрлүү цугцсан. Дахиад л сурснараа бичлэг хийж явуулна. Лорн маш удаан хугацаанд твцсний эцэст өмгөөлөгч авч салхтаа бэлддэг. Өмгөөлөгч Лорн тандаж одооноос эхлээд Паулын явуулсан мессеж, захиа, ярьсан яриа, хийсэн үйлдэлүүд гээд бүгдийг нь бичиж аваад хадгалаарай гэсэн болохоор юу ч үлдээлгүй хадгалсаар байсан. Гэтэл Лорнд гэрээсээ бүр мөсөө явах нэг зүйл тохиолдсон. Түрүүнд Паул мөрдөгчөд байцаалт өгтөө Лоринг өөр залуутай үнсэлцэж яхад нь олсон гэсэндээ. Тэгвэл санамсаргүй байжгаад Лорныг олсон юм болов. Паул Лорны утсанд байршил тогтоогцуулгаж хаана явж хинтээ уулзж байгааг нь хардаг байсан. Мэдээж энэ нь хууль бус. Өөрөө машинаа барьж хүүгээрээ таны ээж чинь тэнд зургийг нь даргээд даруулдаг байжээ. Ингэж авсаар байршил тогтоогцуулгасан гэдг нь баригдсан учраас Лорн дахиж энэ гэрлүү ирэхгүй салыгээд аудигийн гэрлүү нэг мөсөн нүүж ирдэг. Ингээд хүүхдүүдээ тэнд Паултай орхисондоо санаа нь зовж исэн ч өөрөө ч орох оронгүй хүүхдүүд тагуулж гарч ирэх боломжгүй байсан учраас Паулаас салахтаа хүүхдийн тэтгэмжийн мөнгө авч хүүхдүүдээ өөр дээр авах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл маргааш нь Паул Лорн хоёр амьдардаг хорооллын Facebook группт нэг пост орж ирсэн нь Паул энэ ороололд манай эхнэрийг үнсэж үзээгүй юм байна уу гэд үнсэлцэж чад баригдсан. Лорн бол миний мэдэх хүмүүсээс хамгийн сайн худлаа ярьдгэн гэд бичлэг хүртэл хийж тавьдаг. Ингээд нэг өдөр Паул Лорныг байнга очдог архины газараа байж магадгүйгээд очтол Лорн биш ажлынх нь архи ууж байгааг хараад ямар ч буруугүй хүмүүст би хүн алж исэн удаатай. Нэг удаа хийж болсон юм чинь хоёр дахь удаага хийж чадахгүй гэж бодож гинүү гэдэг. Эхнэрээ ажлынхаа хин нэгэнтэй явуулдаг гэдэгт итгээд ийм зүйл ярьсан. Харин Лорн Паул өөрийг нь зодож араас нь дагаж дайрч давшилж байхад ганц ч удаа цагдаад мэддэггүй. Лорныг нас барахаас хэдхэн хоногийн өмнө Паул амьдардаг байшинд нэрж тасралтгүй хонхыг нь дарж шүнжэнгөө гэртээ хараагүй. Лорн айсандаа бүх гэрлээ унтраагаад нэг давхарт нуугдчээтэл Эшли ирээд юу болсон талаар нь асуухад чимээгүй бай гэж тогтдог. Тухайн үед Эшли цагдаад мэдэгдэй гэсэн боловч Лорн болохгүй цагдаад мэдэгдэх юм бол бүр том асуудал үүснэ гэд удалгүй хэдхэн хоногийн дараа Лорн амиа алдаж Эшли буудуулсан. Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байх үеэр Эшли эмнэлэгт хөл амьдралын зааг дээр тэмцэлтжсэн бөгөөд нийт 4 удаа бодулжээ. Тэрний 2 нь толгойдоо, нэг нь хүзүүндээ, нэг нь гартаа байсан. Ийм байдалтай 9 цагийн турш ямар ч тусламж аваагүй мөртлөө гайхалтайгаар амьд үлдсэн. Азар бууны сум Эшлигийн артерийн судсыг оноод зогссон. Хэрвээ нэвт буутсан бол их хэмжээний цус алдаж тэр дороо нас орох байсан гэдэг. Амийг нь аварсан ч буцаж хэвийн амьдралд орох үнэхээр хэцүү байсан. Хамгийн хэцүү нь нөхөн цэргийн хэмжлэгээ, ярих, хооллох, халбаг барих дасгалууд ээжээ. Эшлиг ухаан ороход аав ээж нь хажууд нь уйлаад сууж байгааг хараад ярьж чадахгүй болохоор гараараа хайртай шүү гэж үзүүлдэг. Дараа нь ярьдаг болж хараанд сэргсэн. Ингээд мөрдөн байцаах баг Эшлиг сэрэхэд ашгүй хэрэгтнийг харсан байх ёстой гэд хүлээлттэй очисон ч Эшлид санджгаа зүйл огт байсангүй. Шүн гэртээ ээжэтэл гинэт чимээ гарч хамаг юм харанхуулаад юмар цохиулсан уу, буугаар буудуулсан уу гэдгээ ч мэдээгүй. Тэгээд буцаад цэртэл эмнэлэгт байсан гэдэг. Эцэст нь хэрэгтэн хин гэдг нь тодорхойгүй хэврүүллээ. Одоо мөрдөн байцаах баг цасан дээр байсан хөлний мөрлөө анхаарлаа хандуулж эхэлдэг. Нэг нь 280 арц марийн Мэрил брендийн аяллаа гутал байсан. Лорны нөхөр Паулийн гутлын хэмжээтэй адилхан байхаас гадна хэрэг гарахын өмнөх орой шар ариг авахар дэлгүүр явахдаа өмссөн гутал нь Мэрил брендийнхоос нь камерын бичлэгт үлджээ. Гутлын хэмжээ брэнд нь хүртэл таарч исэн болохоор сэжиглэх боломжтой байсан ч энэ нь тийм хүчтэй нотлох баримт болж чадахгүй. Яагад гэвэл Америкийн ихэнх эрэгтэйчүүдийн гутлын хэмжээ иймэрхүү байдаг гинэ. Дээрээс нь Мэрил брендийн гутлыг зүгээр нэг гудамжинд авахд л хүмүүс хитэн харваараа өмссөн байдаг. Ингээд мөрдөн байцаах баг Паулийн гэрээс гутлыг нь олохоор нэгдсэн ч гарч ирсэнгүй. Ингээд Паулаас дэлгүүр явахдаа өмссөн гутал чинь хаана нэ гэж асуухад мэдхгүй алга болсон гэдэг. Цасан дээр 2 мөрөөсний нөгөөх нь 230-аас 235 арц марих бөгөөд өөр нэг брендийн саяхан гаргасан загвар. Цагдаа нар нэг эрэгтэй, нэг эмэгтэй ирсэн. Эсвэл маш жижиг хөлтэй эрэгтэй үнтэй хамт ирсэн баг гэж таамагладаг. Жишээ нь насан туршаагүй хөлт. Гэрийн гаднаас толцсон гутлын хэмжээтэй таарч исэн хүн бол Паулийн 15 настай хүү Жой. Цагдаа нар Жойн утсыг шалгатал нэг сонин мессеж гарч ирсэн.
Joy 17 настай эгч рүүгээ хайртай шүү гэж бичсэн байх бөгөөд хариуд нь эгч нь ч бас хайртай шүү гэж бичжээ. Ингэж бичлсэн цаг нь 1 сарын 7-ны шөнийн 2 цагт байсан. Тухайн үед хүүхдүүд тус тусдаа аавынхаа найзуудын гэртээсэн. Америкт хүмүүжил шашнаасаа хамаарат ойролцоо насны эгчдүүс бие биендээ хайртай гэж хэлэх тохиолдол байдаг ч 17, 15 настай хүүхдүүд бараг л бие биедээ тэгж хэлдэггүй гинэ. Цагдаа нар шөнийн 2 цаг хагасан үед эгч рүүгээ ингэж утсан шалтгаан нь ямар нэгэн юмд санаа зовж сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан баха гэж боддог. Ингээд Наталигаас байцаалт авахад би чимээгүй ах хэрэгтэй, хариулмааргүй байна гэд ганц ч үг дуурсангүй. Мөрдөгч чи иймэрхүү байдалтай байх юм бол аавыгаа улмал с сэжигтэй болгоно гэж ятгсан ч ямар ч асуултанд хариулт авч чадаагүй. Хажуу өрөөнд дүү Жойн мөрдөгч Жеремитэй ярилцдаг. Мөрдөгч ээж Лорент чи юу болсон талаар мэдгүй гэхэд үгүй мэдгүй гэдэг. Мөрдөгч юу болсон бол ядаж таамаглаад үзтээ гэхэд Жой гэртээ унтчихад буудуулсан байх гэв. Мөрдөгч тийм үү хин тийм зүйл хийсэн бол аав ч буудсан юм шүү гэхэд үгүй манай аав хизээч тийм зүйл хийхгүй. Гэр бүлдээ маш их хайртай өнгөхэд Жереми мөрдөгч аа тийм үү гэд хэсэг байцаалтын өрөөнөөс гарч хэргийн газарт мөрөн үлдсэн гутлыг авчирч шалан дээр тавиад гутлын талаар юу ч ярилгүй хоёулаа юун дээр зогслоо гэд яриагаа үргэлжлүүлэх гэтэл Жой 15 настай жоох хүүхэд гутал руу харцаа салгаж чадахгүй ширцээр байдаг. Энийг ажигласан Жереми мөрдөгч яасан бэ? Чи энэ гутлыг мэддэм үү? Чинийхтэй адилхан байна уу гэхэд тийм ээ. Надад энэтэй адилхан гутал байсан ч аавын барилгын ажил туслаад муухай болчихсон болохоор хайсан гэдэг. Цагдаа нар Жойн утсан дээрх зургнуудыг гүйлгээд тартал хэдхэн хоногийн өмнө энэ гутлаа өмсөн зураг нь байсан мөртлөө хайсан гэж ярьдаг. Эцсээ хүртэл олигтой юм ярихгүй байсан болохоор цагдаа нар хүүхдүүдийн төрсөн ээж болох Мариатай ярьж Флоридад амьдардаг тэрээр Монтана хүртэл онгоцоор нисэж ирсэн. Мария хүүгээ мөрдөгчтэй яриад суухыг дэлгэцээр хараад мэлмэртлээ уйлж өрөвдөөд хүүгээ энэ дарамтнаас нь гаргаж авъя гэд байцаалтын өрөө рүү орж уулздаг. Ингээд Мария хүүгийнхээ 2 гарыг хатгаад хэрэг гардаг өдөр хаана юу хийжсэн талаараа үннээ хэлчих. Ээж нь чамайг юу ч хийсэн уучлана. Хизээч чамайг орхихгүй гэж хэлээд гарахад зөрөөд Жереми мөрдөгч байцаалтын өрөөнд орж ирээд маш болгоомжтой тайван ярилцахыг хичээдэг. Жереми өөрөө 15 настай хүүтэй учраас Жойг хүүгээ ингэж төсөөлөөд ярьж эхэлнэ. Жой, юу болсон талаар үннийг хэлчих. Яагаад хэргийн газар чиний гутлын мөртэй адилхан мөр гарчихсан байгаа. Чи л орныг буудсан уу гэхэд Жой уйлаад би буудаагүй гэдэг. Тэгвэл хэн буудсан бэ гэхэд аав гэж хариулав. Ингээд Жойн мэдүүлгийн дагуу энэ өдөр юу болсон талаар ярилцъя. 2018 оны 1 сарын 6-ны өдөр хэрэг гарахын өмнөхөн үдээс хойш 3 цагт Паул Лорен руу мессеж утсан. Маргааш гэр бүлэрээ сүм явна үстэ гэж. Гэтэл Лорен би яагаад явна гэж би өөрийнхөө охин Женнифрийг аваад явна гэхэд Паул би чамд хайртай биднийг битгий сүрүүлтэй гэж ütсэн ч Лорен хариу өгөхгүй байсаар шөнийн 11 цагийн үед үгүй баярлаа гэж ütсэн байна. Паул энэ мессежийг хараад галзууртлаа уурлаж Лореныг ална гэж шийдсэн. Ингээд хүү Жойгоо гарыг гэхэд Жой хаашаа яах гэж явж байгаач мэдэхгүй нэг тийшээ явж засвар хийх гэж байгаах гэж бодоод хувцас өмсөд гартал очисон газар нь Велгрейд буюу хойд ээжийнх нь амьдардаг газар байсан. Лорны амьдардаг байшингаас зайтай машинаа зогсоогоод 11 цаг 30 минутын үед дахиад Лорен руу би чам руу мессеж бичиж болохгүй гэдгийг мэдж байгаач унтаж чадахгүй байна. Гуйж ийн буцаад гэртээ хүрээд ирэж санаж ийн гэж мессеж ütсэн ч хариу байгаагүй болохоор машинаас буудаг. Бэлхүүсэндээ 2 гар буутайсан тэрээр хүүдээ чи миний хэлснээр хийх юм бол ямар ч асуудал гарахгүй гэхэд Жой заа гэж хариулдаг. Хүү анханасаа аав хойд ээж хоёроо харилцаа муутайгаа гэдгийг мэддэг байсан болохоор аав нь ямар нэгэн буруу юм хийх гэж байгааг зөнгөөрөө мэдэрч айсандаа хөлн чичирч аава би айгаад байна. Хаашаа юу ихээр явах гэж байгаа юм бэ гэхэд Паул чи өхмээр ээ нү? Дагаад яв. Хамт явахгүй бол чамайг ихчтэй ч наална гэдэг. Жой өөр хүнийч биш аавынхаа занл хийлэлд өртөж алхамаар аавынхаа араас явдаг. Паул урьдчилж бэлдсэн маска зүүж 2 давхар бээлийн өмсөд Жойг ч бас өмсгийдэг. Ингээд аав хүү хоёр Лорны амьдарчсэн байшингийн арын алгыг эвдэлж эхлээд хүүгээ оруулаад нэг давхарт хүн байгаа үгүйг шалгуулахаар явуулдаг. Жой галтайгоо том өрөг шалгатал чив чимээгүй байсан тул дараа нь Паул өөрөө орж ирээд Жойд шатны дор байжээ. Хин нэг ирэх юм бол аавынхаа дуудараа гэдэг. Жой амьсгаагаа түгжээ шатны дор сууж байгаа хооронд Паул 2 давхар руу гарсны дараа уудалгүй бууны дуу гарч хэсэг хугацааны дараа дахиад гарсан. Паул буудаж дуусаад хүүрүүгээ ирж хурдан машин руугаа явъя гэд галзуурсан юм шиг гүгээд машинаараа очисон газар нь дийлхүр. Тэндээс шар ариг авсан. Зориуд камерын бичлэгт өртөж хэргийн газар байгаагүй гэдгээ баталгахын тулд ийм үйлдэл хийсэн. Ингээд гэртээ ирээд Жойд өмсөж байгаа бүх хувцаа тайлгээд бүгдийг нь хайж унтжсэн Наталийг сэрээгээд хэрвээ гэрт цагдаа нар ирвэл зурагт үзчихсэн.
Аав шар ариг авахаар хальт гарчаад ирсэн гэж хэлээ шүү. Ойлгосноо гэдэг. Энэ олгоныг сонссон том биетэй Жереми мөрдөгч хүүг тэврээд уйлна. Аав нь мөртлөө төрсөн үгээ сүрдүүлж хэдий хойд ээж нь ч гэсэн хэдэн жилийн турш өсгөж хамт Америкийг тойрч аялж исэн ээжийг нь хажууд нь хөнөөсөн. Дараа нь мөрдөн майзаах баг Жойг хамсаад мөн үгүй юу гэдгийг шалгаад биш гэсэн дүгнэлт гарч ямар нэгэн шийтгэл аваагүй. Тэгвэл Паул яагаад тийм аимшигтэй эргэн газар руу хүүгээ дагуулж явсан бол энэ шалтгаан нь удахгүй гарна. Цагдаа нар Жойн мэдүүлэхээр Паулыг 1-р зэргийн хүн амны эрг болон 2-р зэргийн хүн амны эрг үйлдэх гэж завцсан ирэхээр баривчилсан. Гэхдээ бодтой нотлох баримт одоо болтол гарч ирээгүй. Яллах дүгнэлт гаргасан ч шүүх хуралд яаж бэлтгэх юм мэдэхгүй байлаа. Мөрдөн байцаах багийнхан Паулийн гэрт нэгтлэг хийсэн ч гутал хувц гээд юу ч гарч ирээгүй ч хоёр с ижигтэй зүйл байсан нь рүүгэр гэх бууны гарын авлага болон 22 калибрын бууны сум гарч ирсэн бөгөөд хэргийн газраас олсон сумны онгойтой адилхан загварх байсан ч энэ сум Паулийн буунаас гарсан гэдгийг нотлох боломжгүй байв. Ингээд Жойн мэдүүлгээр тангарагтны шүүгчдийг ятгах шаардлагатай болсон ч 15 настай хүүхдийн ярианд итгэх үгүйг нь мэдэхгүй. Ийм гацааны байдалд орсон мөрдөн байцаах багийнхан шүүх уралд орох уу яах уу гэж бодож итэл азар нотлох баримт гарч ирдэг. Энэ газраас 2018 оны 1 сарын 7-ны өдөр буюу цагдаа нар Лорен Эшли хоёрыг илрүүлсэн тэр өдөр Андреа гэх эмэгтэй нөхөр болон нохоотойгоо нуур руу тоглохоор явжээ. Китаплар гэх энэ нууранд хүмүүс өвөлдөө загасчлахаар их ирдэг. Өвөлдөө мөс нь маш зузаан хатуу болсон байдаг учраас нуурын мөсийг өрөмтдөл хар өнгийн нэг зүйл гарч ирсэн нь гар буусан. Андра яагаад эндээс буу гарч ирдэг вүлээгээд Карманда ээж цагдаад ч мэдэгдэлгүй хэдэн сарын турш гэртээ хадгалсан. Дараа нь цагдаа нарт бит хоёр үнэхээр завгүй байсан. Энэ бууг олсноо ч мартчихсан байна гэж шалтак тоочдог. Хэрвээ олонгуудаа шууд цагдаад мэдэгдсэн бол мөрдөн байцаалтын ажиллагаа хэдхэн өдрийн дотор дуусах боломжтой байхсан. Цагдаа нар энэ хэргийг эхэндээ олон нийтэд дэлгэрэнгүй мэдээллээгүй. Ингээд нотлох баримт хангалтгүй байсан болохоор Лорны мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа. Нотлох баримт одоо болтол хангалтгүй байна. Ялангуяа хэрэгтний ашигласан буу, өмсч явсан гутал олдоогүй гэсэн мэдээг хараад Андра арай миний олсон буу юм биш үсттэй. Би ингэж гад баривчлагдчихгүй дээ гэж бодсон ч айсандаа амаа амхиж авсараагаад шүүх хурлын өмнөхөнтэй мэдээлсэн. Ингээд хохирогчдын биед байсан сумтай харьцуулж үзэхэд Паулийн мунаас гарсан сум мөн болох нь тогтоогддог. Хэрэг гарснаас хойш 2 жилийн дараа 2020 онд Паулийн шүүх хурал болж шүүхтэр Паул Лорныг зоддог байсныг нотлох баримтууд гарч ирсэн. Лорен салгаар өөрийнхөө хөхөрсөн зодуулсан зургнуудыг дарж хадгалсан байжээ. Үг хэл бие махбодын хувьд доромжилж чи надаас тална гэж бодож гинүү. Үхжиж надаас талаарай гэсэн байв. Харин Паул тухайн өдөр Лорентэй ширүүн маргалдаж нэг л удаа зогч байсан бол эсвэргээрээ Лорен намайг илүү хүчтэй зогч байсан гэдэгч Лорны ажлын газрын хүмүүс түүний нүдэн хөхөрч, нүүр гар нь хөхөрч шархалсан байдалтай олон удаа ярьж исэн. Энийг нь хараад цагдаад мэдгэдэггүй гэж асуусан ч үгүй би нөхөртөө зодуулаагүй гэж үгүйсгдэг байсан гэдэг. Мөн Лорны хадгалсан файлууд донд Лорен Паулыг чи над руу аяах шидэж хоолойг минь боосон бидтэй. Бас жирэмсний 5 сартай байхад зодсон гэдэг бол өөр нэг бичлэгэн дээр Паул би чамайг ална байхгүй болгоно гэсэн байдаг. Шүүх хурал дээр хоригчдын гэр найзууд нь сонсоод шоконд орсон. Тэд нар бүгдээрээ Лорныг сайхан амьдарч байгаа гэж боддог байжээ. Цахим орчинд зөвхөн аз жаргалтай байгаагаа харуулдаг гэсэн учраас гэхдээ хинч муу явж байгаа цахим орчинд харуулахгүй л ахал та. Мөн хохирогчийн гэр бүл найзууд цагдаа нарыг зочирдуулсан нэг зүйл нь хорих төвд байхдаа охин Натали руугаа уцаар ирсэн. Хорих төвд байхдаа битсэн захиа, утасны ярианууд бүгд бүртгэгдэж үлддэг. Гэтэл энийг Паул үнэхээр мэддэггүй байсан уу эсвэл бичигдсэн ч хамаагүй гэж бодсон уу? Наталид тэр өдөр хэргийн газар Жой аавтай хамт байсан. Жой хэрэгээ үлээх юм бол аав биш, Жойи эсэрэг гэж хэлээрээ. Тэр насанд хүрээгүй болохоор нээх удахгүй суллагдана. Шорон амар газар шиг харагддаг ч бодит байдал дээр тийм бишээ. Хоригдож байгаа хүүхдүүд дунд сайхан сэтгэлтэй хүүхдүүд зөндөө байгаа болохоор огт санаа зовох хэрэггүй гэдэг. Аав хүн өөрийнхөө төрсөн 15 настай хүүг шорон тийнэгдэг байж болох уу? Ингээд хүүгээ яагаад хэргийн газар руу авч явсан нь тодорхой болсон. Мөн ажиглалтын үеэр Жойтой холбогдох гэж олон удаа үтсэн ч хүн аавтайгаа ярихыг хүсэхгүй байсан болохоор утсаа огт аваагүй учраас охин руугаа залгаж ийм зүйл хийсэн. Эцэст нь Натали гэртээр орж ирдэг. Анх байцаалт өгтөө аав дүүнэртэйгээ кино үзэж гэртээ исэн гэж хэлсэн бол шүүхтэр ярьсан зүйл нь 180 градус өөрчлөгдсөн. Тэрээр аав миний бүх бодлыг үлдээж өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг байсан. Бид нар өдөр болгон аавын харцаар хөдөлдөг байсан. Өдөр болгон биднийг харахаараа ууралж, хоолоогоо шахаж, чангаар орилоод юм авч чулуудаж занл хийлдэг. Мөн хэрэг гардаг өдрийн үүрээр унтж яхад гинэт орж ирээд би Лорныг алсан болохоор цаашдаа та нар миний хэлснээр хийх хэрэгтэй. Цагдаа нар асуувал ингэж хэлээрэй гэж зааж өгсөн гэдэг.
Ингээд бүх нотлох баримт, Лорны хадгалж байсан зураг бичлэгнүүд, гэрчүүд гарч ирээд ярьсан ч Паул хийсэн эргээ хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийгөө хэл сэрэгт гүтгүүлсэн хийгээгүй хэрэгийнхээ төлөө шорон руу явхаар болчихлоо гэд Наталигийн нүд рүү хараад худал мэдүүлэг өгсөн хүмүүс өөрсдөө ч бас худал мэдүүлэг өгсөн гэдгээ мэдж байгаа хаа. Удахгүй төлөөсөө төлнө гэж сүрдүүлдэг. Танхрахны шүүгчид 2 цагийн дотор шийдвэрээ гаргаж Паулийг гин буруутай гэж үздэг. Ингээд Паулийг яллах өдөр хохирогчдын ар гэрийн эрхээ хажуугаар хамгийн онцгой хүн ирсэн нь Эшли байсан. Тэрээр 2 жилийн турш шинжилгээ хийлгэж хамаг хүчээ тайжилсны эцэст ярьж нүдээ нээж алхаж чаддаг болсон. Аимшигтэй зүйлээс амьд гарч ирсэн хүн учраас хэвлэл мэдээллийнхэн шүүх хурал дээр ирдэг. Ингээд Эшлигийн шүүх хурал дээр хэлсэн үг хийсэн үйлдэлээс болж хүмүүс бүгд гайхацгаадаг. Эшли намуухан дуугаар Лорн энэ хорвоод мэдлсэн охиноо үлдээгээд нас орсон. Охин Дженниферт нь ээжигээ ямар сайн мундаг хүн байсныг мэдэх боломж олдоогүйд үнэхээр зүрх шимширч байна. Би Лорныг хизээж мартахгүй. Би одоо баруун хөлөөл ашигладаг хөгжлийн мэргэжилтэн хүн болсон. Яаж хувцлах, өмсөх, идэх, зажлах, залгих гэд бүх зүйлийг шинээр сурах хэрэгтэй болсон. Өмнө нь хийдэг байсан зүйлээ хийж чадхаа болсон. Яагаад бурхан намайг аварсныг мэдгүй ч Паул би чиний ачаар энэ дэлхий дээр ийм шарахтай хүмүүс байдаг гэдгийг мэдэж авсан. Бурхан өдийн хүртэл чиний хийсэн тоо томшгүй нүглийг уучлсан. Шоронд ороод сайн зүйл хийж сайхан сэтгэлтэй болоорой. Энэ бэлгийг чамд өгмөөрэй гэд урьдчилж бэлдсэн Библиэ Паул дамжуулдаг. Эшли Лорны румейт биш байсан бол ийм зүйл тохиолдохгүйсэн ч өөрийг нь алах гэж оролцсон. Дахир дутуу болгосон үнийг уучлж Библи үхийг харсан хүмүүс гайхацгаадаг. Ийм том сэтгэлийн шарахтай хүмүүс тэрнээсээ ангижрахын тулд гинт хэрэгтнийг уучилдагч энэ нь тийм амархан зүйл биш гин. Шүүгч Паулаас Эшлид хандаж хэлэх үг байна уу гэхэд тасралтгүй өөрийгөө өмөрч исэн Паул ганц ч дуурсангүй. Ингээд Паул Лорны хүнөөсөө эргээр 100 жилийн ял, Эшлиг алах гэж завцсан эргээр 100 жилийн ял, зэвсэг хэрэгэлсэнгээд 10 жилийн ял, 2 буйсан болохоор 20 жилийн ял гэд өршөөлгүй 220 жил хорих ялгааносон. Ямартайч гарч ирч чадхааргүй хүүхдлээ шоронд ахаар болсон нь сайн хэрэгжчихсэн. Энэ уураа барьж чаддгүй галзуун новшоос олж Лорн нас орж Эшли насаараа хөгжлийн бэрхшээлтэй амьдрах ёстой болж хүүхдүүд аав гэдэг үгийг сонсох төдийд л айж сандардаг болцгоосон. Хамгийн бага охин Дженнифер эмээтэйгээ хамт амьдарч байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс нуух тохиолдол их байдаг. Манай гэрт ямар ч асуудал байхгүй. Манай нөхөр жоохон мэдрэмтгий. Эсвэл хүүхдүүдээ бодоод тэсэж хүмүүсээс нуун аль болох аз жаргалтай байгаа юм шиг жүжиглж амьдардаг. Гэхдээ ямар ч хүн өөрийгөө эхлээд хамгаалж хайрлах хэрэгтэй. Хэрвээ тийм зүйл болоод байгаа бол найз нөхөд гэр бүл цагдаа тэлж хүчирхийллийг зогсоох ёстой. Хамгийн түрүүнд өөрсдөө хайрлаарай. Өнөөдрийн хэрэг энэ үрээд дууслаа таалагдсан бол угтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартва. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.